Яагаад юу ч ирэхгүй ингээл нэг ховч авгаа шиг Тааш ч юм уу? айгуу те. За жагсаалт нэгсэн шалтгаануудаас Ямар ч гэсэн би сая гэртээ зургтаа үзэл байжсэн. Тэнгүү зургтаар бол ямар ч үнслэлгүй одоо энэ ташаа мэдээл гараад байгаа хэрэг. Энэ хүмүүсийг одоо бүгдээрээ мөнгөний төлөө тэнцэж ийн ард иргэдэд биш дандаа ингээд троллууд байна гэж ярьж байгаа байхгүй. Үгүй. Ерөөсөө бүр бохомдол ард иргэдийн бохомдол одоо бүр дээд зэгтээ хүрчээд байна шүү дээ. Тийм үстэй. Одоо өнөөдөр Монгол мөнгө ямар байна? Монгол мөнгөний үнц нь. Одоо оюун эрдэнэд сүүлийн 8 жил бүх их мэдл байсан. Бүх одоо ардын Батболгыг ингээд буруутгаад ингээд дандаа ярьдаг, элбэг дорж буруутгаад ярьдаг. Тэдний бүгдийг хорих эрх нь бас байгаа шүү дээ. Яагаад юу ч ирэхгүй ингээд нэг ховч авгаа шиг нэг айл хоорондын юм ярьдаг ховч авгаа шиг ингээд ард үнийг ингээд бодлуулад ингээд худлаа яриад байгаа юм. Тийм талцуулаад бүх эрх мэдл нь шүү дээ. Бүх ардсан нам бүх хүмүүсийг хорсон ч болохоор байна шүү дээ эднэрт. Тэгэхэд эдгээр нэгийг ч харахгүй. Зүгээр 8 алцаал ингээл жүжиг тавиал бидний цаг хугацаа гэдэг. Одоо бид нар ерөөс наацх нь ерөөс амьсгалах агааргүй байна шүү дээ. Амьдрах ямар ч ирэхгүй. Тав алхаар хараал хэлж байна. Хэлхээс өөр арга алга. хараал хэлсэн ачаад хэлээл ингээл 30 хоног. Тэр Баярбаатар гэдэг залуугийн ар гэр өнөөдөр яах вэ? Тэрийг энэ улс үлээж авахгүй шүү дээ. Тэр мэдээч гар утас зардаг залуу түрээсийн дарамтанд л орж байгаа шүү дээ. 18 оноос хойш ер нь амьдрал дээш лөө. Одоо 18 онд орднор айгу гоё мэрэ орсон шүү дээ. Манай ерөнхийдөө чинь тий. Ер нь бол 12-оос 16 оны хооронд бол долларын ханш ерөөсөө нэг ч хөдлөөгүй шүү дээ. Хүмүүс хүүхдээ 20 мянгаараа амьдрдаг байсан юм шүү дээ. Тэгэхээр эдгээр гарч ирээд одоо бүр 100 мянгаарч амьдрахааргүй болсон байна шүү дээ. Одоо бол эдгэрт бол итгэж чиргүй найдаж чиргүй ерөөсөө л огцрох хэрэгтэй. Би бол тэгж л бодож. За баярлалаа.